Хүн гэж сони юм да. Үргэлжил өөрт байхгүй зүйлсээ хүсэн мөрөөдөж явдаг. Мөрөөдөл гихчээр нь юу юм бэ? Мөрөөдөл хүний аз жаргал байдаг бахаа гэж би боддог. Би гэхдээ энэ бүрэн дээр ирэх их дуртай. Яагаад ч юм энэ газар миний мөрөөдөл биелэх юм шиг санагддаг. Гэхдээ мөрөөдөл юм да. Намайг энд ирэх болгонд энэ гол мод гүүр усанд жирүүлцэх загас жараахай тэнгэрт дүүлэн нисэх шууд нам их л дотногдож авдаг. Бинжин газар хүн болсон. 10 дугаар ангиа төгсөөд оюутан болсон. Багаас асрамжийн газар өсч өндийсэн болохоор дотуур байранд орохдоо ямар хүмүүстэй нэг өрөөнд орж баяр баясгалан гутрал хүнгээ хуваалцах юм бол доо л гэж бодож байлаа. Миний найз Гамболд манай өрөөний аж ахуйн дарга. Монгол улсын их сургуулийн эдийн засгийн ангид сурдаг. Тэр их сайхан сэтгэлтэй, гэнэн, итгэмтгий зантай хүн. Бас их дурламтай. Харин миний найз хан төгсвөл тэрэнд мэдэхгүй чадахгүй юм гэж огт үгүй. Турхаг зантай болохоор ангийнхаа хүүхдүүдийн хичээлийг өмнөөс нь байнга хийж суудаг. Аливаа өөрийгөө золиосолж хүнд тусуулахаа чухалжилдаг хүн дээ. Харин Ганбаатар маань бүх болох хүсэлтэд хөдлөгдөж нийслэл хотыг зорж ирсэн. Баатараа маань жинхэнэ гүндүг үердээ. Би ийм л 3 залуутай нэг өрөөнд орж 3 жилийн нүрийг үзэхдээ би биенийхээ төлөө амиа золиослоход ч бэлэн сайн найзууд болцгоосон. Чи наана юу хийгээд байгаа юм бэ? Би чамайг энд байна гэж мэдсэн юм аа. Чи өнөөдөр уулзна гэсэн яасан? Хичээл эрт арчаад энд ир жоохон суусъя. Чи манай сургуулиар ороо юу? Орсон. За явъя. Талгаа. Чи яагаад энэ нурж унах чаа гүүрэн дээр өдөр болгон ажилтаа юм шиг хэрж идэх юм? Зүгээр л. Гэхдээ яагаад ч юм надад энд ирэхэд нэг л дотно сайхан санагддаг. За. Хорт явъя. Юу юм бэ? Санта. Тэр мөн байгаа үү? Санта. Дараагийнх нь юу гэж энэ? Дараагийнх нь усанд амьдэрдэг хамгийн том сүүн дижээлтэн. Сүүн дижээлтэн. Юу? Халим. Тэр чинь дагс шүү дээ. Гэхдээ тэр чинь сүүн дижээлт амьд байхгүй юу та? Дагс ч усанд амьддаг юм байна шүү дээ. Гээ халим мөн гэж ачаа. Гээ усны хөр. Гээ тавхан үстэй халим л та халим. Биш. Хөөе, өш төгсөө халим чи нөгөө хамгийн бялга гэж хэлчихсэн тийм. Таны гоё хүүх. Үсэн дарахгүй. Хөөе, төгсөө наадга хэрэггүй. Битгэнэ. Наадганд битгэнэ. Бүтнээр бол аягүй гоё юм шүү дээ. Юу ингээд Тэг. Яа.
Заавал ингэж далийн наадаг нь яаж байгаа юм бэ? Энд чи хэлбэр байхгүй да. Хэлбэр. Тэгшгийн хэлбэрт чи болоогүй юм уу? Гүй чи юм ойлгохгүй штэ. Хэлбэр гэдэг чи ингээд далилгаад эсвэл ингээд бүр ингээд доош нь харуулад нахыг хэлдэг байхгүй юу? Тий. Чи хүмүүс үздэг үстэй ингээд хэлбэртэй дэдэг шүү. Тий? Дали. Тэгж юм далиг зураач өгдөө шүү. Яа, гоё юм. Орчин үе гэж. За. Шалдангуудыг дасах гिचгүй бол бусд нь ч яах вэ? Чамд бол шалдан үхэн л дээ. Харин жинхэнэ мэдрэмжтэй хүнд бол эн чинь гоо сайхан байхгүй юу? Наад гоо сайхны чинь олж харахгүй л байх шүү. Чи юугаа мэдтий? Тийм ээ төгсөө. Харин миний ч шал өөр шүү. Стой. Гоо сайхан гэж. Төгсөө. Чи хүүхдүүдийг хаанаас олоод байна? Олно шүү дээ. Аа, чи нэрээ лот юм аа. Төгсөө. Тэр өстө хамгийн муу тий. Тэ. Найс төгч. Юу ч юм. Болий. Тэгэлтэй. Найс тэн дээр хатгсан юм л та. Гүй ганцхан зүрх хадж яах гэдэг юм биш. Гүй яадаг юм бэ гоё шүү дээ. Энэ нааснаас ямар ялгаа байгаа юм бэ? Гүй цор ганцарангийн тэнцэн наачаар чинь онцгой харагддаг юм байгаа шүү дээ. Хүчлээ. Төсөө битээ өгөө. Гүй. Тэгвэл би маргааш шинээр хоол хийн шүү. Тэгвэл чи дээр нь тороо өгч. Тэгвэл ярьж болно шүү. За хэвээр болио. Шалт үг. Миний зургнаас аваад миний оронд хоол хийж болно шүү дээ. За чиний галбиргүй мар яадгийг. Бойч. Хөөе. Бүгдээрээ хүм болох уу аа? Тэгэл та. Хэнийг муулах вэ? Байхгүй гал муулъя.